Толгой дээр чин толовчиг унаад өгчихвэл яах вэ? Азгүй гэмэрч ингэж өгөх гэж байгаа манай гол дүрийн нэг бол Могура. Энэ үед түүнийг хоёр хүүхэд харж таардаг. Хүүе, энэ хүн өглөө түргэн дуудаарай. Гэтэл лайн, түргэн, битгий дууд. Би ядуу. Надад мөнгө байхгүй гэд хэлдэг. Солиорчиж хурдан дууд гэд дуудчихна. Могура сандарч тэгвэл та хоёр мөнгөний төлөөрэй. Надад мөнгө байхгүй шүү. Хэлсэн шүү. Гэтэл залуу нойртож ирснэ. Та зүгээр үү? Удахгүй түргэн ирнэ. Битгий сандар. Гэд ерөөсөө яриаг нь сонсдоггүй. Могура аргагүй олж одооны хүүхдүүд ийм сайхан сэтгэлтэй болсон юм уу гэж удаад авчирсан л охноосоо утаа гэмээр зүйл залглаа. Тэгснээ босоод юу ч болоогүй юм шиг зогтаана. Хоёр хүүхэд ч аюултай штэ гэд араас нь хөөлөө. Гүй эн чин нүүр бодолд байхгүй да. Та хоёр итгэцэн юм уу л гэж авж гин. Дөнгөж сая өгөх гээд хөвтөжсэн гэхэд хөнгөн шингэн байж шүү. Залуу охин хоёр гүйцэж чадалгүй алтчихна. Тэгээд энэ тэнд очиод өгцөн байх уу дээ гэж удаад цагдаад удахаар боллоо. Тэгсэн чинь Могура за ярилцъя. Цагдаа л биш шүү. Гэд өнөө хоёрыг дагуулад нэг газар ирнэ. Ирсэн газар нь Могурагийн халуун усны газар. Одооны хүүхдүүд ч сайхан сэтгэлтэй болчихжээ гэсэн чинь эрэгтэй нь 21-тэй, эмэгтэй нь 20 настай байжээ. Могура лавлаж иймэр ээж аав чи санаа зовдөггүй мүү? Гэтэл хоёулаа ганцаараа амьдардаг болж таарна. Эрэгтэйг нь Маги, эмэгтэйг нь Кири хараа гэдэг. Бяцхнаа гэж дуудъя. Могура баахан юм асууснаа. Та хоёр чинь одоо танихгүй хүнд хамаг юмаа хэлээд болохгүй штэ. Мэдтгүй мүү гэж явсан. Ямар ч тач өгөх битгээл цаа хоёр л болчиж. Тэгээд тусласны чинь хариуд асуудалд орвол над дээр ирээрээ гэд манай хоёр явахаар боллоо. Могура гаргаж өгснөө. Өө нэрэтийн надад иргэний өнүүлэх намайг гэж утлах ямар ч зүйл байхгүй. Өөрөөр бол би оршдоггүй гэсэн үг. Нөгөө ертөнцөөс намайг хөөцсөн. Тиймээс би үхэж чаддгүй юм. За тэгээд сайн яваарай хүүхдүүд минь. Манай хоёрч тэнэг гарвэ гэд хоцорвоо. Дараа өдөр нь Маги хичээл дээрээ нэг хар зүйл хараад болдоггүй. Өдөр нь Бяцнаатай хамт Могура дэм идэх юм авчиж өгөхөр болно. Гэтэл өнөө халуун усны газар нь олддгүй. Яг явсан газраараа явж ирсэн чи яа харахгүй л байхгүй болчиж. Бяцхнаа Магид сүнс байсан бах та гэсэн чинь битгий тийм амар юмэр уйлж шүү гэж шүү. Яг уйлаад сууж хат нь Могура ирдэг. Гэтэл Могураг харсан даруйд олдохгүй байсан газар нь хаанаас ч юм гараад ирдیں۔ Манай хоёр авчирсан юм гахаан илгээ өгтөл баярлаад өглөө. Уг нь хамгийн хямдхан махна. Би нэрээ толгойн хамгаалт авсан гоё ягацтэй. Нэрээ та хоёр яах гэж ирсэн? Ямар нэгэн болсон юм уу? Гэх үед нь ард нь цагаан гэрэл гарч нүдний шилтэй бүдүүн гар гараад ирлээ. Энэ одоо юу? Сүнсэл угаацтэй. Ийм алей үдэг юм уу? Гэтэл Могура лонхоо эргүүлж өнөөмө бүдүүнийг тус хэдлэн цоглоо. Гү яаж байгаа юм бэ хөөрхийг? Энэ лонх нь Могура Момоюкигийг шидэт хэрэгсэл байжээ. Цохиулсан сүнснээс цагаан утаа гарч лонхонд нь орчин. Могура өөрийгөө Даяанч гэж хэлдэг. Тэгээд Маги бяцхан хоёрт сүнсний тухай ярьж өгнө. Хүн өхөж сүнс болол хоёр гал гарч ирдэг. Энэ гал бол сүнсний гал. Тэднийг замчилж нөгөө ертөнц рүү хүргэх үүрэгтэй. Хэрвээ галаа алдвал хязгаарч нөгөө ертөнц рүү очиж чадахгүй. Гэтэл бурхан Могурад сүнсний гал өгөөгүй юм байна. Тиймээс үхэл сүнс болоод үрд гацах учиртай. Гэхдээ нөгөө шидэт лонхоо ашиглаж сүнсний гал цуглуулж болно. Могура өгөхөөс өмнө хангалттай их гал цуглуулж нөгөө ертөнц рүү явах юм гинэ. Гэхдээ нэг асуудал үе. Сүнсний гал гэдэг бол амьдралын гал. Сүүлд Могура өхөнгөө алдаад гинт зүгээр алдсан доо. Сүнсний гал идсэн болохоор шархан идгсэн байжээ. Бас Могура өхөж чадахгүй ч амьдрчул чадна. Амьдран гэхээр өсөж, цангаж, дээрх шиг өхөж, өвчин тусаж, бүр хөгшөрдөг. Тиймээс тогтмол сүнсний гал идэж залуу чигээрээ идэм байна. Тэгээд амьдрахад хамгийн хэрэгтэй зүйл бол мөнгө. Мөнгө олохын тулд ажил хийн, ажил хийхээр хөгшөрнө. Хөгшөрөхөөр сүнсний галаа ашиглана. Ийм болохоор Могура галаа цуглуулж чаддаггүй. Маги бяцхнаа хоёр сүнс хараад эхэлсэн Могуратай холбогдсон болохоор юм гин. Маги сонирхож та хоёр нь хэдэн настай юм? Гүй бэж үжи. Таны харж ирсэн хамгийн амар зүйл юу байсан бэ? Гэсэн чинь юмны өн өсгөл байсан да гэдیں۔ Могура өмнө нь иргэний өнүүлэгтэй ажил хийж хүн шиг амьдардаг байжээ. Гэтэл 1942 он болсон. Маги 1942 он гэж сонсоод дан гэж хэлнэ. Маги түүхийг бол амар сайн мэддэм байна. Могура 80 жилийн өмнө цэрэг татагдаж дайнд явжээ. Дайны талбарт цус, шүлс, хөлс, шээс, өгсөн хүмүүсийн үнэргээд хүсэх зүйл биш. Харин сүнс хардаг Могурад там мэт байлаа. Тэрээр Могурад хэлэхдээ уг нь бол тэр үед зөндөө гал цуглуулж чадсан. Данж өгөхгүй тулд бүр их гал ашигласан гэдэг. Тэгээд үргэлжлүүлэн Маги бяцхнаа хоёроос сүнс харуул шууд надад хэлээрэй гэж гуйдаг. Бяцхнаа гараад манай өвөгийн цэргийн үеийн хар цагаан зураг байдаг. Тэр зурган дээр хүн Могуратай их адилхан. Хамгийн сонин нь өвөө нэг удаа хүн шарахтаа өглөөс ирэхэд шархан нийдгээд зүг зүгээр олчихсан байсан гэж ярьдаг. Тэгсэн энэ үеэр Могура хаалгаас авч гарч ирээд юу гэд хүний гэрийн өмнө ялуураад байгаа хараач гэд хөөждөг. Могура өндөө дайны үеэр шархсан хүмүүс туслаад гал цуглуулж чадаагүй ээжээ. Маги дэлгүүрт бяцхнаа кафед цагийн ажил хийх юм байна. Бяцхнаагийн 15 та шинэ хүүхэд ажилд орохоор иржээ. Бяцхнаа түүнээс чи юунд дуртай вэ? Хоолнд. Чи энд яагаад ажиллая гэж утсан юм? Амттай хоол хийдэг болохоор. Гүй чи хоол яриад ах юм. Та хоолнд дургүй мүү? Би дуртай гэж авсан. Энэ үлэн бор бол Инукай. Бяцхнаа ямар мангар охин бэ гэж удтал мөмн бол том юм байна. Бяцхнаа атархад тэр хүн тэндээ урлаастай. Гэтэл үлэн бор хамт ахуулсан зургаа явууллаа. Нэгэд тартал битүүсэн сүдийн шууд л чихэр жимс аваад Могурагийн төчнө. За яасан юу болов? Маги зураг харуулад айгаад байна. Харахгүй болгож болохгүй юу?
Айгаад байгаа мó? Надад ингэж харагдчихээн. Гэт зураг үзүүлтэл амар сүнс биш баахан хүмүүс зоржээ. Тэгээд сүнс бол гоё штэ. Чи ч хизээ нэг өдөр сүнс болно. Тэгээд хөөхөн охины бүкс хүснээр харна штэ гэж авдیں۔ Тэгсэн Маги ядаж тань шиг хардаг болёо. Гэтэл тэгэж болохгүй. Дас. За амартаач сүнс цугларсан шалтгаан нь үлэн бор юм гин. Сүнсийн хөөхөр могоороо яриад за хамгийн үнэтэйгээс нөхч гэд баахан хоол авлаа. Могоороо сүнс устгаж чаддаггүй. Гэхдээ сүнснүүд болноос орсон хүмүүс. Тиймээс үлэн борыг дуудаж чамд хаяа сонин чимээ сонсогддгүү. Тийм. Гинтхэн дүсдгүү. Тийм. Тэгдэг шүү. Тийм үү. Чамайг сүнс дагаад байгаа мэн гэсэн чинь хөөх тийм үү хаана байна? Энд байгаа мó? Алаад өгье гэд баярлаад идэв. Могоороо тэгтэл за эли ах нь хөгөөд өгье гэд заваа ношнууд жоо хоохон дагаад үгцгээ гэд мэ. За хөөчвөө гэсэн чинь энгийн хэдийн хөөчлөө битээ эргэж хараарэ. Арт нь мангар эвгөөсөн сүлчиж. Бүү үзэгд эн чинь одоо юу вэ? Гэтэл гаш донтой сталкер гэжээ. Энгийн сүнснүүдийг хөөчж болгоч иймэрхүү гаш донтнууд зүгээр явдаг гүн гин. Тиймээс жинхэнэ сүнс зайлуулагч хэрэгтэй. Манай гурав яаж чадахгүй зүгтань. Тэгтэл замд нь баахан муур тарч годомчны мохорт арцгар өстэй хүү байла. Могоора хөг чамаг энд байгаа гэж мэдсэн юм а. Энэ арцгар өстөл Кё. Жинхэнэ сүнс зайлуулагч. Маги бяцхна үлэн бор гуравт могооротой оролцолтой дэмэн шүү, харамсан шүү гэдیں۔ Ямар тач Кёгаар гац сүнсийг хөөлөхөр боллоо. Тэгтэл сүнс хөөхөд зөвшөөрөл хэрэгтэй. Үлэн бороос наад сүнсийг чинь хөөчих юм уу? Чиний мөмөг бариад байна. Гээд сүнхнээсээ цацагтай саваа гаргатал сүнсний нүур зүсэгчдیں۔ Кёрусаа харуул хар дүрс тодроод аврах том муур улан хувирлаа. Энэ бол Бакенеко. Гац сүнсийг залгиж тэгснээ буцаал гаргачихна. Ингэж залгиулсан сүнс хөдөлж чадахгүй хөхтөг. Бакенеко бол Шикигами. Эзнийхээ амийг идэж оронд нь хүч зээлдэг. Тиймээс Бакенеко ашигладаг хүмүүс залуугаараа хөхтөг. Сайн харуул Кёгийн саванд муурны тоглоом бий. Ийхүү манай дүлэн борын сүнсийг хөөж могоороо маань гал цуглуулж чадваа. Тэгтэл могоороо мангар баяртайгаар эцэст нь нэгэн төгс баг бүртлээ. Үлэн бор сүнс харж чадахгүй ч сүнс татахтаа сайн. Маги бяцхнаа хоёр сүнс хардаг, харин Кё сүнс устгаж чадна. Би эцэст нь нэгэн сүнс цуглуулж чадах нь гэж шүү. Тэгснэ. За өнөөдөртөө болсон. Одоо харьцгаа гэж авсан. Маргааш нь Маги бяцхнаа хоёр сургууль дээрээ цагаан өнгийн Бакенеко олж харна. Магигийн багш нь Кёгийн аав байжээ. Энэ өдөр Магигийн ажил дээр ноцтой хэрэг гарна. Хүмүүс энэ дэлгүүр сүнстэй битгий ороорой гэд интернетэд постолчиж Маги хартал нэрэл хөгшөө хүмүүсийн сүнс байлаа. Дарга нь яат юм блэ? Хаанаас сүнс зайлуулагч олноо? Чан мэддэг хүн байхгүй л та. Маги шал балайн гэж бодоод байгаа штэ гэд могоороо дээр иржээ. Дарга нь баярлаад сүд. Чамайг ажилд авсан нь болж, нэрэл чамайг ажилд авсан нь болж гэд вэ шүү. За амартаач могоороогоос сүнс зайлуулах хэр үнэтэйг асууна. Тэгтэл 10 сая гэж авсан. Оройн Кёг аавтай хамт дуудчихж Магигийн дарга хэд болох вэ гэсэн чинь 10,000 ах долондоо ер нь үнгүй хэлсэн ч болно. Би өөргөө биелүүлж байгаа төдий гэж шүү. Яагаад юм бол? Кёгийн аавыг Тоширо гэдэг. Эдний гэр бүл Могооротой яаж танилцсан төгрөө бицээ. 1942 он Могоро дайнд байсан үе. Тэр шаргацсан цэргүүдэд сүнсний гал идүүлж байлаа. Тэгтэл түүн дээр Некозуко Оширо гихчирдэг. Оширо Могороод би чамайг энгийн хүн биш гэдгийг мэднэ. Манай гэр бүл үеэсүүд Бакенеко ашиглаж ирсэн. Тиймээс намхан нуруу залуугаараа өгдөг. Би одоо 23 настай. 30 хүрнэ гэж бодохгүй байна. Миний гэр бүл туслаач. Ядаж дөнгөж төрсөн хүүд минь амьдрал бэлгэлээч гэж гуйна. Харин хариуд нь Некозуко овог Могороод хэрэгтэй үед нь туслахаар олжээ. Ороо тартал баахан сүнс цуглчиж, голд нь харин хүн гэмээргүй шал өрзүүл байлаа. Энэ зур бяцхнаа үлэн бор 2 улаан панда Маки өгчээ гэсэн мэдээ хараад зогсож байна. Бяцхнаа улаан пандад дуртай байна. Харин өнөө сүнсийг сайн хартал өгсөн улаан панда сүнс байжээ. Айсандаа босоод зогсчиж. Улаан панда айхаараа босоод зогсд юм байна л да. Могоро шуудал наатаха алт Тоширо гэж харьлана. Хогийн гарвэ. Гэмгүй юмыг алж яах юм гэд Магийн өмөрөд Тоширо сүнсийг нь барихаар боллоо. Хайлдаг муур. Дээр нь хэвтээд барьцдаг үстэй. Улаан панда айсандаа орилвоо. Тэгтэл дэлгүүрийн хаалга хаагдаад Кё агаарт хөөрч манай хэд хөдөлж чадгаа илждэг. Сүнс биегүү болохоор цахилгаан долгион ялгаруулж чадна. Тиймээс сүнстэй газар гэрэл навчиж сүнсэн даруулбал хөдөлж чадгаа болдог. Дэлгүүрийн гадаа үлэн бор бяцхнаа 2 иржээ. Манай хэдч аюултай шүү цаашаа яв гэсэн чинь төмөр хаалганы хягтнах чимээ гарлаа. Нэг удаа Магид дээд ангийн ах нь ингэж хэлсэн байдаг. Чи Инукай гэж мэдхүү. Хамгийн хүчтэй лах хүмүүс бүгд Инукай гэр бүлээс гаралтай. Бүр хамгийн бага охин нь хүртэл надаас хүчтэйгээ л уд. Үлэн бор маань энэ алдартай Инукай гэр бүлийн бага охин байжээ. Хүчтэй, эрүүл биетэй хүмүүс үхлээс хамгийн хол байдаг. Тийм ч болохоор сүнснүүд үлэн борт татагддаг гин. Үлэн бор шууд л Кёг барьж авна. Бяцхнаа харин улаан пандаг өгөхөөрдөө тунлаа. Ацсан шаланд орсон улаан панда Маги руу очихоор шийджээ. Хамгийн аюулгүй харагдсан болохоор тэрэлтэй. Ямар ч тач Магигийн сүнсийг Маги авч үлдсэн хэдэн Бакенеко хөөлөө. Дэлхий дээр хүмүүсийн мэдэхгүй онцгой содон маш их зүйл бий. Тэрийг харах хэсэг нь хүмүүсийн шийдвэр. Сүнснүүд байж л байдаг. Хэрвээ харахыг хүсвэл анхаарлаа төвлөрүүлж сайн хайхад л болно. Social Sigiman Монголын номер 1 social media marketing платформ.
Facebook, Instagram, TikTok гээд бүх сошиал дагагч лайк, үзэлтэй нэмэхэд хамгийн хялбар, хурдан, хямд үйлчилгээ аваарай. Нэг товшилтоор таны профайл өснө. Манай affiliate систем нэгдээд найзуудаа хүрээд тэдний зарцуулсан дүнгээс 3-15% ашиг аваарай. Хурдан үйлчилгээ, 24/7 дэмжлэг, захиалга хянах, бүгд нэг доор. Social Stickman, Grow Smart, Grow Fast. Дараагийн өдөр нь Магийн могоороо дээр ирдэг. Тэгээд энэ хардаа гэд дүүгийнхээ чатыг харууллаа. Маги эрэхтэй дүүтэй. Дүүн та хараалтай тоглоом гэж мэдгүй. Мэддэг бол хэлээд өгөөч гэсэн мэн. Магигийн дүү мангар шалэг. Нэг өдөр харьцдаг охины дээр иржилтэй. Тэгтэл ээж нь чихмэл хөөгөлтэй тэрч бүр хамт хааллаад эхэлтэн. Шалэг бүр гайхаж оцорноо. Тэгээд харахаар явхад нүднийхэн болонд хөөрхөн охины сүнс харагджээ. Могоороо Маги бяцхнаа 3 шалэгтай уулзахаар ирлээ. Шалэг бяцхнаа харж хэсэг зогссноо. Боломжийн юм байна. Чаддсан бол үгээ гүцээ новш минь. Шалгийн утсаар дөрөв октоодын зураг байдаг за. Харьцдаг охиныхоо нүцгэн зурагч байна. Маги урлаж балаа юм уу? Зургийг нуугач. Гэтэл угаасаа л IG дээрээ нүцгэн зураг хийдэг байжээ. Ямар ч тач могоороо ээжийнхэн тэрвэржсэн хөөгөлтэй ямар харагдсан гэрт нь нас орсон хүний зураг байсан эсхийг асууна. Хөөгөлтэй нь хуучирсан гэрт нь хөөрхөн охины зураг өлгөөтэй ээжээ. Хүн дөрс хөөгөлтэй яагаад чихүүцсэн байдгийг мэдхүү. Анхны хүн дөрс хөөгөлтэй тоглоом биш. Хин нэгний төлөөлж хийсэн хүний аз хүтлийг авах, хараал хийх, хараал хариулах зорилттой байсан гэдэг. Тиймээс сүнс хорогдоход гайхаад байх зүйлгүй. Гэхдээ яагаад хорогдох болов гэдэг нь чухал. Тиймээс бандарлуу залгаж эгчийн тухай асуухаар боллоо. Бандарыг Мия, эгчийг нь Мая гэдэг байж. Гэтэл бандгар эгч нь хөөрхөн дүүн царай муутай. Тиймээс эгчийг өгөхөд ээж маш их шаналсан. Магадгүй би өгсөн бол арай дээр байх байсан гэж явж шүү. Эгч нь өгөхөд нагацах нь яагаад хөөрхөн эгч нь өвчтөг байна гэж бодсжээ. Тэрнээс болж бандгарын сэтгэл нь шархалчиж. Энэ үеэр бандгарын ээж эгчээ чинь хөөгөлтэй алга болчлоо. Олоход туслаач гэж асуудаг. Энийг нь сонссон могоороо сандарч тэр нагц нь хаана байгаа гэж асуулаа. Тэгтэл би энэ мудаад эмлэгт байгаа юм байна. Могоороо Маги бяцхнаа шалга 3-ыг дагуулж тэр эмлэглүүн зөвлөлээ. Алга болсон эгчийг нь хөөгөлтэй эмнэлгийн өрөөнд нагацхынхаа хажууд иржээ. Сүнс энгийн хүмүүст хүрч бас харагдаж чадахгүй. Гэхдээ өгөхөд орцсон хүмүүст хүрч болно. Эгчийн сүнс нагацхын гараас атгаж, эцэст нь нэгэн энэ мөчийг ямар удаан хүлээвэ? Чамайг алах мөч гэж авдیں۔ Чиний хэлсэн эргүү үгнээс олж дүүмэн завж гин. Би чамайг алж ижлийн ертөнцөөс явна. Гэт сүнсийн гаргаж насыг нь сорлоо. Могоороо Маги хоёр эмнэлэг тэртэл өрөөг нь мэддэггүй. Тэгсэн чинь харин Маги бос зогсоо зааж өгдیں۔ Мангар хөөрхөн. Яг өгөхийнхэн өмнө могоороо ирж эгчийн сүнсийн татаж халдуулдаг. Могоороо бандгарын эгчийг там дунаасаа гэж хүссэнгүү. Тиймээс эцсийн арга хэрэглэхээр шийджээ. Нас нь нэмэгдсэн нагацх нь өөхөх аюулгүй боллоо. Тэгтэл эгчийн сүнс уралж чамаас болж дүүгээ харч чадсангүй. Хүн аллаа гэд дүүгээ харч чадахгүй. Ядаж чийч болоод диваажинд очих хэрэгтэй гэж могоороо хэлдэг. Энэ үед бандгар орж ирнэ. Эгчигээ хараад шок. Могоороогийн ярианаас эгчийн сүнс нагацхаас нүшээ авахар ирснийг мэддэг. Тэгээд нүүр дүрэн инээж баярлалаа анаа гэж хэллээ. Дүүгээ хараад эгчийн сүнс тайвширч буцаа тоглоом болон хувирдаг. Харин нагацхан сэрж бандгараас хэлсэн зүйлдээ уушлалтгүй ба гэж. Нэг өдөр өлөн бор Кёто тарлаа. Таны орд юу юм? Арслан. Өө хөөрхий, энэ 7 өнөخت мангар азгүй байхан дээ гэсэн. Би зурхаад итгэдэггүй маа. Зурхаад итгэдэг хүмүүсийг ч ойлгодоггүй гэд Кёгийн дэржээ. Цаа чин бүр орд харш шиг газар амьдарт юм байна. Өлөн бор хараад шок. Тэгсэн гэрт нь могоороо ирчиж. Өлөн борын ард баахан сүнс. Өө өлөн бор гал авъя гэж авсан. Тэгээд өлөн борыг Кёгийн доруулж хэсэг амархыг асууна. Кёгийн сүнсний хамгаалттай байна л да. Энэ бол Кёгийн ээж Кёко. Өлөн борыг хальт харснаа. Чи бялуун дуртай юу гэж шууд мэдчихтiin. Тэгээд бялуугаар тайлна. Могоороо болохоор тос ширэг зохиол бичдгийг мэдээд уншихаар иржээ. Кёгийн аав ээж хоёр нь Кёг мангар эрхлүүлдэг за. Ядчих нь наавтайгаа мангар адилхан. Гэтэл энэ үеэр Кёко дээр нэг хүүхэн ирээдүгөө үзүүлэхээр ирдэг. Би өстэй азгүй байна. Эрхийн уруугаа зөхиод аяа хаглаад толгой өвдөд гэж дурчинж өгж гинэ. Гэхдээ Кёко ирээдүг харж чадахгүй. Харин ирээдүг таамаглаж чадна. Түүний нүд бол бүхний харагч хор үсийн нүд. Кёко сургуульд байхдаа л хинтээ чамаагүй найзалж чаддаг байж. Учир нь харсан хүнийхээ бүхэл зүйлсийг мэднэ. Тэрийг ашиглаж хүн бүртээ тааруулж харцдаг. Харин энэ ирсэн хүн нь хөршийнхэн хүүхэн. Нэг өдөр Кёко түүнийг гүйж байхыг харжээ. Гэтэл толгойд нь бодлууд араасаа ундарч хөрш хүүхний би амархан бүдэрдэг гэж хэлснийг нь сандаа. Тэгээд чулуунд бүдэрч машинд хариулахын таамаглаж хэлдэг. Тэрнээс хойш ирээдүг хардаг гэд утчиж. Кёкод бүр мөнгө өгч бурхан шиг шүтгэн холгүй юм болноо. Кёко сандарсандаа манекиныг өгч явуулдаг. Өнөөх нь бөөм баяр болсоор харина. Гэртээ эртэл харахгүй хүүхдүүд нь тустаа гараад нөхөр нь ихнэрээ тоодгүй юм байна. Гэтэл муур нь аяа хаглаад өнөөхөө зузаан ирдэг. Тэрийн цэвэрлэх гэтэл Кёкогоос авсан манекин муур өөрөө хөдлөө хагарчдیں۔ Айгаад гүйтэл бүдэрч унаад байхгүй. Цаглаханаа таттал үсээ хавчиж нэрэл мангар азгүй байгаад байж. Аврал ирсээр дахиад Кёко дээр ирлээ. Кёко банбудаж юу гэж хэлхээч мэддэггүй. Тэгтэл тоошроо урдуур нь орж хөршин хүүхнийг болиулдаг. Хөршин хүүхэн тайвширч дотроо нэг эргцүүлэн бодоод яагаад Кёко өвчтөд байгаагаа ойлгондоо. Үнэн хэрэгтээ тэр шүтэх биш Кёко татархдаг байжээ.
Учир нь гэвэл Кёкод түүний хүсдэг бүх зүйл бий. Сайн хүүхэд, халамжтай нөхөр. Хөршийн хүүхэн бараг жаргаж үзээгүй гэхэд олондоо. Бүр эмнэлэгт хүүхдэд төрөж нөхрөө дуудтал ганцаараа арчиж чадахгүй мó гэсэн байвал яах вэ? Тэгэл яаж харьцдаг нь ойлгомжтой. Ээж аав нь ахт нь илүү хайртай. Тиймээс бага ахт нь огтосоо тоосонгүй. Түүнийг хараад Кё гэнт дурлж "Гэрт юугаа чирээд ирвэ? Та өөрөө юм арчаагүй болохоор иймэрхүү юмнууд танаар тоглож байхгүй юу?" гэж хэлдэг. Хөрш хүүхний азгүйдлийн шалтгаан нь сүнснүүд байжээ. Өөрийгөө голоод дорд үзээд байвал сүнснүүд дагдаг гэж шүү. Тиймээс өөрийгөө голлохоо хүчтэй, зэрэгтэй, өөртөө ихтэй байдаг юм штэ. Ийхүү Кё Тоширо хоёр Бакинеко ашиглаж бүх сүнсээ нэдэж ирхнаа. Тэгтэл могоро хөршин хүүхэнд ийм байгаад байвал сүнснүүд дахиад л ирнэ. Ямар нэг зүйл хийхгүй бол гэтэл нэг танил хоолой. Тэгвэл би туслая гэдэг. Энэ орой хөрш хүүхэн нөхрөө ирэхийг хүлээж байлаа. Нөхөр нь уралж "Чи юм арчаагүй юм юу хийж суугаан" гэд орлоод эхэлдэг. Тэгсэн чинь харин өөдөөс нь "Битгий хууц муу гахаа. Чи одоо хин бэ? Битгий давраад агаарэ. Твчгүй шүү" гээл ариллаа. Тэгснээ утсаа авч ээж рүүгээ залгаж ийн. "Наад нэг эргүү хүүгээ хоол хийж сур гэж хэл. 50 хүрчээд ичмээр навшвэ" гэж сэтгэл нь уужирч биенээс нь нэгчийн сүнс гарч чадваа. Дараа өдөр нөнгө зүс ороод янзын гоё болжээ. Харин ихчийн сүнс юу хийж байгаа юм бол гэсэн чинь дүүгийнхээ хажууд 10 жил амьдраад одоо Деважинд очихоос өмнө газар үзэж яваан гин. Маги аавынхаа цагийг эвдлээд өнөөх нь могоороо засч өгнө. Могоор оч нь бүх юмыг застдаг юм биш үү? Бүр хуурамч хоол хүртэл хийж чаддаг. Дээр үед мангач зурдаг байж. Тэр үедээ бараг баяжаад баригдангаа алджээ. Энийг сонссон Маги "Гү одоо зурвал яа тийм их мөнгө олно штт" гэд могоороо манга зурхаар шийддэг. Тэгтэл Маги мангар дали. "Хичээлээ ихэ мартцсан биз штт" гэж авсан. Эртний домог яриа баяр ёслолын тухай ихтгэл бичих юм байна л да. Бяцхнаа сонсоод "Удахгүй манай тасганд баяр болно. Хамт явъя" гэж урина. Бас Бяцхнагийн өвөөг могоороо аварсан болохоор өвөөгөө уулзлахаар могоорог бас урлаа. Тэгсэн чинь могоороо мөнгөхгүй гэж шүү. "Очвол гой сүши идэн штэ" гэсэн чинь Тоширогоор даалгаад явахаар болно. Тошироч "Яаж ганцаараа явах уу?" гэд Кёко хоёртай гэр бүлэрээ явбаа. Харин Бяцхнаа "Арай гэрчүүд байна" гэд үлэн борыг бас дууджээ. Энэ бол Бяцхнагийн төрж өссөн арал. Явах замдаа тахилгатай гимээр чулуутай таарлаа. Маки босоо зогсож шүү. Ямар ч тач манай хэд ихлэ цэцгээ эмээтэй таарна. "Өө миний хүүхдэд мотоцикл аваад ир" гэд эмээгийн буйнд мотоциклтай боллоо. Тэгтэл үнэмлэхтэй хүн үнэмлэхгүй хүнээсээ багаагаад болдоггүй. Яг харахгүй нэг хүн илүүдэд хоёр хоёроо сундлаад хөөхийн могоороо хажууд нь дугуунаад явлаа. Бүр хажууд нь зэрэгцээд явбал яах вэ? Бяцхнагийн өвөө могоорог хараад таньсангүү. Харж ирсэнаа. "Өө чи чинь нөгөө саяхан нүүж ирсэн сайхнаа юу?" гэж авсан. Ямар ч тач Бяцхнаа хоёр дүүтэй. Эмээ өвөө аав ээж гээд мангар олуулаа амьдардаг. Оройн баярт очиж энэ арлын төвхтэй танилцсан. Арлын хүмүүс жилбэр усын дагныг аргадах зан үйл хийдэг. Энэ үед Бяцхнагийн өвөө "Алив хэд бутчи" гэд бөөндөө бай онохоор болно. Өвөө ол мэргийн юм байна. Харин могоорог ганцыг ч онсонгүй. Тэгтэл "Залуу юм байж хахаа" гэж авсан. Могоороо шарандаа нумсам харавтал ганц ч алдсангүй. Тэгтэл "Залуу юм байж" гэж авсан. Энэ үед далай руу харавал амар царайтай усын дагн байж гин. Бяцхнагийн өвөө бас хараад байгаа алтай. Энэ тасганы баяр нэрэл усын дагн аргадах зан үйл байжээ. Тахилгатай яванд хүн живж хөлөг онгоц сүрдэг алдартай газар байсан юм байна. За энэ бол арлын их хатан, арлын захирагч гэж нас худлаа. Энэ арал дээр ганцхан үлдэр байдаг. Тэр нь энэ авгаах. Харин энэ хүн баярын үеэр Бяцхнаа багын найстайгаа таардаг. Тэгтэл өнөөх нь харснаа шууд цугтчдیں۔ "Бүдүүнэ" гэж дуудъя. Кёко бүдүүнэг харж боломжит ирээд өгт хамгаалсан бололтой. Санаан зовоод байна. Зургийг хартал янзын царайлаг байжээ. Бяцхнаа бүр тоглоом хийж өгсөн за. Дараа өдөр нь манай хэд дээр өнөө арлын хаад ноёд ирлээ. Хотын хүмүүстэй уулзаж арлаа танилцуулна гин. Энэ бол хаан, харин энэ бол арлын гүнж. Гадуур эвтлэх гүнжгаа могоорог нэг өдөж Тоширо бас өдөх гэж үзнэ. Найлгээд эвгүй охин байна. Дараа нь Лусын дагны гарал үүсэлтэд танилцлаа. Лусын даг нь бол сайхан хоолоогоо ашиглаж ирчүүдийг уруу татдаг домгийн амтан. Харин энэ Лусын даг анх энгийн хүн байжээ. Гэтэл муу хүмүүс хүүхдийн толгаалж галзуурсан ээж нь хорон сүнс болж хувирсан гэдэг. Могоороо хүмүүсийн ярианаас Бяцхнагийн багын найз энтхийн хүн биш гэдгийг олж мэднэ. Тэгээд тэднийд юу тохиолдсныг асуулаа. Одоо арлын ханхуй талтай танилцъя. Бандгарын аав нь хааны үйлдвэрт ажилладаг байж. Тэгээд нэг өдөр хааны хийсэн алдаа хэлжлээ. Тэгтэл бүүм. Энэ аралд бичгтэйгүй хууль гэж вэ. Тэр нь юу ч болж исэн хаадын зөв. Өнөө хаан чинь харж ирснээ. Уг нь 50 хүрсэн хөгшин зөнөг ээжиж ээжтэй эрхэлж эмээ аж өхнө харснаа. Бэрэ өвц чинь гой зөгчин их нэртэй залууг уургалахад яг болно гэж авч шүү. Энэ гүнж чинь хортой байж 40-тай ахтай харилцаад их нэрээс нь салгацсан гиндэ. Энэ эмээ нас хүүгээ их нэрээс нь салгачиж. Хүүн ч гэж хүүн. Ээжийнхээ хэлснээр их нэрээсээ салаад одоо гой залуу ихнэр аавч хийж ах шиг. Манай эдтэй уулзсан нь ч бас учиртай. Ухаантай эсхин шалгасан юм байна. Эдний гэр бүл өөрийн гэсэн бодолтой ухаантай хүмүүс бол дайснууд гэж боддог за. Тэгтэл энийг Кёгийн мөр сонсч идэг. Ингээд гард болваа гэж. За ингээд бүх зүйл тодорхой боллоо. Хааны гэр бүл арлын хүмүүсийг хүн чинээ тодоггүй. Ухаантай хүмүүс гарч ирвэл худал зургал тарааж арлаасаа хөөдөг. Зарим нь бүрөх тохиолдолч вэ. Тиймээс Лусын дагны сүнс ингэтлээ бийжээд том болчихсон байжээ. Сүнснүүд том болох тусам илүү хүчтэй болдог.
Тиймээс амьд хүнд хүртэл хүрч чаддаг болно. Хүмүүс өгдөг алдартай газрууд анх ингэж эхэлсэн байт юм байна. Бандгар сонирн байгаад байсан нь энэтэй холбоотой ажээ. Могоро бяцхнаа магийн 3 бандгарыг хайхаар гарлаа. Тэгтэл ухаан мэдрэлгүй юм далаараа зүглээд явж гин. Гэлс барьж аваад голдоо хийгээд сулгаж гин. Бандгар юу болоод байгааг ойлгодгүй. Хөрхидөө. Ямар ч тач бандгараас өөрт нь явуулсан тухайг асуулаа. Бандгар анх 6 жилийн өмнө энэ аралд нүүж ирсэн. Мангар царайлаг болохоор хүн бүрэл түүний араас гүдэг байж өнөө мөгүнч хүртэл үерхэд санал тавьсан байна. Тэгтэл бандгар саналыг нь зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш гүнж бандгарын тухай баахан худалцуу яриа тарааж нүүрхийг газаргүй болгожээ. Бяцхнаа тэмцүү яриа тарсныг ч мэдлгүй бандгартай найзалдаг ганц хүн нэв. Даанч бяцхнаа их сургууль сурахаар Токиороо явчихсан. Түүнийг олох ганц ч хүн арал дээр үлдсэнгүй гэж. Энэ зур Тоширо бяцхнагийн өвөөгөөс өвөг дээдсийг нь тэмдэглэлийг авлаа. Гэтэл өвөө цэргийн цүнхээ хараад Могураг сандаг. Манай гурав бүдүүнийг дагуулж баяр үзээд явж гин. Тэгсэн нөгөө гүнжгүй гараад ирдیں۔ Бандгар хараад нэгэ сонирн болчлоо. Лусийн дагийн энийг мэдээд бүдүүнийг живлэхийг оролдоно. Тэгтэл эцсийн мөчөд магийг хөлнөөс нь татаад дийлэлгүй хамт унчваа. За одоо Макигийн тухай ярив. Макид хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Тиймээс түнд хүсэл юм уу зориг гэж байхгүй. Харин сайн эзэнтэй байхтал болоо. Гэхдээ зоригтой байсан бол түүний хүч Бакенекогоос хав илүү. Унжисан магийг Маки хүчээ ашиглаж аварлаа. Бүр усны урсгалыг хүртэл өөрчилнө. Тэгээд өнөө тахилгатай аваа дээр очдөг. Гэтэл бандгар унахтаа шахартаад цус алдаад эхэлжээ. Энийг мэдсэн Могоро баярт зориулсан ном сумыг авч суманд нь сүнсний гал шингэн. Тэгээд битгий хөдөл гэснээр нүдэн цайж яг бандгарын шархны хажуугаа шүргэж харууллаа. Тэгтэл өнөө хаан чи бидний баярыг гутаалаа гэж солиордیں۔ Могоро уурандаа хамаг үннийг хэлцдэг. Тэгсэн сэлэм авч Могоро руу дайрваа. Могоро сэлмийн шидэт лонхныгоо олсоор хамгаалдаг. Энэ олс нь агуу 8-5-1 болох хар олсон тамийн хар олс гиндэ. Цус нь бодогдоод улаан болцсон гэж авсан. Ямар ч хааныг нам зөхөж унгана. Харин маги бандгар хоёр аюулд орлоо. Харин яг энэ хоёр Кё Тоширо хоёр ирдэг. Энэ хоёр арлын тэмдэглэлээс нэг зүйл олжээ. Тэгээд муураараа Лусын дагны сүүл толгоноос зууж татуулдаг. Тэгтэл Лусын дагн маань үнэндээ хүүхд болон акулын сүнс үйжээ. Бяцхнагийн өвөг дээдсийн тэмдэглэлд ийм бичсэн байлаа. Арлын ирэг дээр хүүхдэд тэрвэрсэн эмэгтэй хүн ирсэн. Арлын захирагч эмэгтэй гимчилсэн ч хүүхдийн муу хүмүүс зарцсан. Хүүхдээ алдсан эмэгтэй галзуурч завны араас далай руу орсон гэдэг. Тэгтэл махчин загас таарчээ. Хүмүүс сандралтаж махчин загсыг алсан ч эмэгтэй болон түүний хүүхэд аль хэдийн амьсгал хураасан байлаа. Тэдний хөрсөн би хөвж явсаар одоогийн тахилгатай аваанд отсон гин. Ямар ч л өсөн ингээд Лусын дагны нууц таалагдлаа. Өнөө мөнхаан сэртэл цохиулсан шархан алга. Могоро сүнсний галаар эмчилж тэгээд тэрийг хартаа гээд Лусын дагныг харуултал айсандаа уйлж газар сөхрөөд өглөө. Энэ зүр Кёко өлөн бор хоёр манай хэдлөө алхаж гин. Тоширо Кё хоёрт хурдан оч гээд мотоциклоо өгөөд явуулчих. Тэгтэл байхгүй. Кёко ядраад өлөн борт тэрүүлээд нас. Өнөөхний гүнжгөө хараад юутай чамд машинд нь суулаа. Кёко гүнжгаад чагаад бандгарыг тэгсэн гээд асууж гарваа. Тэгсэн урдаас нь уралж үг сонсох шинж алга. Тэгтэл Кёко нууц зэвсэг. Намайг 18 хүрэхэд Тоширо юу гэж хэлээд энэ бүгжийг өгснийг мэдхүү. Гээл тэгсэн далайн ирэг дээр ирэхэд гүнжгаа уйлцсан сууж идэг үсттэй. Тэм бол ямар ч тач Лусын дагныг бараг л идээд тусгачиж тэгтэл сүүлчийн оролдлого гэмээр үйлжсэн гүнжийг чирээд орчдیں۔ Өлөн бор хувцас тайлтал дотроо усны хувцастай байлаа. Ийхүү гүнжгааг аварчийн аралт шин төх бий болсон байдаг. Арлын захирагчийн охин усан донох үед хаанаас ч юм залуу охин гарч ирж хүнд баймааргүй хурдаар түүнийг аварсан. Энэ бол яг харахгүй арлын шүтэн Лусын дагн байсан юм. Гих домгийг цэцгэн эмээ ярин суваа. За ингээд баяр болох нь ударлаа. Арлын хүмүүс бүгд хааны гадаа цуглчиж энэ үед Могоро бандгарт юу болсон, хааны гэрийнхэн ямар байлаар болохыг хэлнэ. Бараг л боол шигэ боддог байсан хүмүүс нь хормын төдий туурч хөөдөөс нь дараад эхэллээ. Дэлийн үед бяцхнагийн аав дайрлагэд яхин хідүүлэл тэнэг өөрийн ухаангүй байснаас ийм зүйл болж байгаа. Ухаантай байсан бол арай ч ийм дээрээ тулахгүй. Одоо бол цаашаад яах тухайгаа бодох цаг гэд ямар ч лээсэн хааны гэр бүл дахиад аварч чадхааргүй болвоо. Имчлэлсэн бандгар маань сүнс хардаг болчиж тэрийгээ сүнс гэж мэдгүй. Би түрүү амар зүг зүдэлсэн. Чиний хийж өгсөн тоглоом амилцсан. Намайг амар мангасаас хамгаалаад байсан гэж авдیں۔ Манай эдийн боцох цаг болжээ. Тэгсэн өнөө гүнжгаа хүрээд ирж бяцхнаач явахынхаа өмнө мэ гэд бэлэг өгдөг. Харин бяцхнагийн өвөө Могорад танаа өвөө 42 оны дайнд өснө үү? Хэрвээ байсан бол амьд юм болов гэж асуулаа. Могорач нас орцсон гэж хэлдэг. Тэгтэл шарил дээр нь тавиарай гэсээр нэг захиа өглөө. Гүнжгаа бэлгээ задалтал баахан 60 хөлт хийцэн байваа. Бас таган дээр нь Токиод ирвэл хэлээрэ гэд паркийн тасалбар хийжиж. Харин Могора нэг зүйл саналаа. Дээр үед тэр гал цуглуулахар хэсвчлэн явдаг байв. Гал цуглуулагч гэж цуглуулсан галаараа хүмүүс эмчлээд тусгацсан. За амиртач хэсэг яваад энэ арал дээр ирсэн байна. Ам үргэцэн ээж хүүгийн сүнсийг анхаарч тахилах хийсэн хүн нь энэ арлынханд Лусын дайныг аргадах зан уйл зааж өгсөн хүн нь ч Могора өөрөө байжээ. Бяцхнагийн өвөөгийн өгсөн захааг уншвал би сүнс хардаг болчихсон. Чиний ачаар би урт удаа сайхан амьдрал үзлээ. Чамд баярлаа гэсэн байв.
Энэ арал сүүлчийн удаа Лусын дайныг аргадах зан үйлээ хийлээ. Тэд дахиад сүнс аргадах шаардлагагүй. Мөн Могура энэ аралд ирсэндээ баяртай гэгч нь бодсон юм. Могурагийн шорон нарийн гудамж. Энэ 7 байшин байдаг ч ганц ч хүн харагддаггүй. Учир хөтөлөг энэ газар Маги Могурагаас өөр ганц л хүн харсан. Тэр бол хажуу байрны эмэгтэй. Маги зориг гарган түүнээс энийг Могурад өгчөж болох уу гэд авчирсан зүйлээ өгдөг. Үнэ эмээ уутаг нь ухснаа архитай чихээр гаргаад ирлээ. Тэгээд энийг би авчих уу? Могура архитай зүйл идэхгүй гэдیں۔ Магич гайхаж яагаад? Ер нь Могура яг юу юм гэж асуулаа. Эмэгтэй харин Могура бол хүн. Гэхдээ өмнө нь бурхан байсан юм гэж хэлдэг. Архитай зүйл идэж чаддаггүй шалтгаан нь энэтэй холбоотой. Сархад гэдэг бол бурхтад барьдаг бэлэг. Харин унсан бурханд сархад хүртэх хэрэг байдаг гүнгэн. Могурагийн хуучин нэр бол Окамузуми но Юми. Ном сумны бурхан. Харин энэ нэмэгтэй бол Юкигимо, шоронгийн харуул. Могурагийн амьдардаг халуун усны газар бол энэ нэмэгтэй өмч. Могура хөөрхий доод давхрын ганц зөрөө, дээд давхрын ганц зөрөөнд л үснээрээ байдаг юм байна. Тэр ягаад бурхан байхаа болсон бол шорон гэж яг ямар утгаар хэлсэн бэ? Ер нь мэдмээр байгаа маш их байна. Гэхдээ ингээд ихний бүлэг маань дуусч байна. Таалагдсан бол лайк, сабаа дараарай. Bye.